Бэлгийн замын халдвар төвчний хамгийн нэг аюултай яад нь хэр дутуу эмчилдэг, буруу эмчилдэг. Дутуу буруу эмчилсний хор одоо үр дагавар нь хизээ гардаг гэхээр магадгүй 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа гардаг. Сайн бацгаана уу? За, сонгодоо эмнэлэг болон тэнгэр даатгалын хамтран хийж байгаа эрүүл мэндийн подкаст эхэлж байна. Өнөөдрийн дугаараар маань сонгодоо эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Инхтви эмч маань оролцох гэж байна. За, сайн байна уу? Маш нөгөө доктор гээд вебсайт ажилладаг. Одоо Монголда хамгийн олон хяналт авч байгаа л да, сард бараг сая хяналт авч байна. Нийтлэг хүмүүс ямар одоо өвчнөний мэдээлэл хайж уншаад байна гэд харсан чинь бэлгийн замын халдвар төвчөн хамгийн их хайлттай, хамгийн их уншилттай байгаа байхгүй юу. Тэгэхээр яг та одоо яг эмэгтэйчүүдийн эмч олон жил хийж байгаагийн хувьд яг үнэхээр энэ бэлгийн замын халдвар төвчөн Монголд үнэхээр одоо ийм их хэмжээнд тархачаад байна уу? Ер нь ямар төвшөнд байна вэ Монголд? Бэлгийн замын халдвар төвчөн бол ер нь ол хорцтой байна. Ер нь одоогоос хэдэн жилийн өмнө гардаггүй байсан одоо тэр өвчнүүд хүртэл гарч байгаа байхгүй. Тэгэхээр л энэ чинь ойлгомжтой бэлгийн замын халдвар төвчөн их байна л гэсэн. Энэ ямар хүмүүсийн дунд вэ гэхээр яг өсвөр үе залуучуудын дунд. Яагаад өсвөр үе залуучуудын дунд халдвар төвчөн ийм их байгаа юм бэ гэхээр бас энэ аягүй олон шалтгаан байна л да тий. Нэгдүгээрт нь одоо 10 жилийн хүүхдүүд 10 жил байхдаа эрүүл ахуйн боловсрол мэдлэг муу байна. Тэр талаар мэдээлэл муу байна. Тийм учраас одоо яг бэлгийн замын халдвар төвчөн гэж яг юу юм, ханиад гэж юу юм гэдэг тал дээр баг тийм сайн ойлголтгүй байгаа байхгүй юу. Хоёрдугаар нэг шалтгаан нь болохоор хөдөө орон нутгаас оюутнууд хэрдэг тийм ээ. Тэд нар бас л ер нь мэдээлэл муутай ирж байгаа. Тэгэл хотод турж ирнэ. Хотод турж ирэхээр тэд нар чинь насан ч бас одоо нөхөрчгүй насандаа ороод ирж байгаа. Бэлгийн амьдралд орж ийн. Тэгээд тэр бэлгийн замын халдвар төвчөн их болж байна. Гуравдугаар шалтгаан нь бол бас нэг одоо сайн тал нь гэх юм уу тийм ээ. Эмчэд очиж чаддаг болж байгаа шүү дээ. Нэг биш вэ. Миний биед нэг өөрчлөлттэй. Тийм учраас би эмчэд очигээд эмчэд ирж байгаа учраас онцлогоо их вэ. Тэгэхээр энэ шалтгаануудаас бэлгийн замын халдвар төвчөн ер нь их болж байна гэж. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсрол маш чухал байх нь тий. Хамгийн чухал юм тэр өсвөр үеийн хүүхдүүдийн бэлгийн одоо энэ амьдралын бэлгийн хүмүүжил ер нь эрүүл мэндийн энэ хүмүүжлийг өгөхийн тулд сургууль байхаас гадна эцэг эхүүд аягүй сэмдэг. Манай монголчуудын нэг сул тал гэдэг чинь тэ хүүхдүүдтэйгээ харьцаж чаддггүй, ойлгуулж чаддггүй. Тэгэхэд одоо бусад хөгжилтэй орнуудаас ирж байгаа жоохон хүүхдүүд хүртэл бараг л энэ талаар мэдхтэй байх жишээтэй. Тэгэхээр одоо ээж аав хүүхдүүдтэйгээ бэлгийн хүмүүжил одоо ер нь бэлгийн ч гэхгүй ер нь хүүхдийн эрүүл мэндийн боловсролтод тодорхой хэмжээгээр нөлөө өгч чадхал юм бол тэр тухай чөлөөтэй ярьж чаддаг байх юм бол бэлгийн замын халдвар төвчний хүн заавал авах хэрэгтэй хүчин биш байхгүй юу. Бэлгийн замын халдвар төвчин өсөөгүй жирэмсэлт хоёрыг хүн заавал дайрах хэрэгтэй, заавал авах хэрэгтэй эмгэг биш учраас энэ дээр урьдчилан сэргийлэх бүр 100% боломжтой. Тэнгэр даатгал маань бас яг энэ дээр бид нийгмийн хариуцлагын хүрээнд асууна гэдэг вебсайт ажиллаж байгаа. Энэ ямар очтой гэхээр өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг асуудлуудад хариулт өгдөг гэсэн үг. За энэ дотор яг адилхан нөгөө бэлгийн замын халдвар төвчнөөс яаж урьдчилан сэргийлэх үү, хүсээгүй жирэмсэлт гэж юу вэ? За жирэмсэн болцсон бол яах вэ гэд нөгөө ээж аваасаа асуухаасаа айдаг нэг асуултууд өгдөө шүү дээ. Тэр асуултуудын хариултыг бэлэн ингээд тавиад өгчихсөн тийм сайт ажиллаж байгаа. Хяналт бас нэлээд өндөртэй юм л да. Манай эцэгчүүд ч ер нь бол тэр талын харилцааны яриа өрнүүлэхээсээ жоохон санаа зовд шүү дээ тий. Тэр одоо тийм эцэгчүүд үзэж байгаа бол хүүхдүүдэд шууд тэр асууна вебсайт руу ороод хариултаа авчаарай гэхэд бараг болно. Ерөнхийдөө мэдлэгүүдийг өгсөн байгаа. Гэхдээ мэдээж ямар нэгэн асуудал тулгарх юм бол мэдээж эмчтэр очих нь хамгийн зөв одоо арга зам байгаа шүү дээ. Одоо эмч нар мэдээлэл өгтөө ч юм уу хүмүүс асуухтаа би бэлгийн замын халдвар төвчөн авснаа яаж мэдэх вэ? Тэ? Энэ дээр одоо за тийм шинж гарвал та яг энэ бэлгийн замын халдвар төвчөө авцсан биш шүү гэж хэлэх. Тэр шинжийг симптомыг өөр дээрээ хайхад би хамгийн буруу гэж бодож байгаа. Бэлгийн замын халдвар төвчний хамгийн нэг аюултай яад нь хэр дутуу эмчилдэг, буруу эмчилдэг. Дутуу буруу эмчилсний хор одоо үр дагавар нь хизээ гардаг гэхээр магадгүй 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа гардаг. Яагаад гэвэл энэ бэлгийн замын халдвар төвчин чи ерөөсөө эмхтэй хүний за эрэгтэй ч ялгаагүй шүү дээ тийм ээ баг таацны өрсөл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарын эмхтэй хүний нөхөн үрчгүн бүх тэр гол нарийн нандин эрэгтэн чи хаана байгаа юм бэ гэхээр баг таацанд байгаа байхгүй. Баг таацанд байгаа. Тэгэхээр тэрэн дээр очиод эдээ буглаа үүсгэх юм уу одоо тэр өрсөл үүсгдэг
халдвараасаа болоод бидний гоолд нөгөө гуурсан хоолой гэж яриад байдаг, умаа гэж яриад байдаг термин битүүрчдэг. Тэгэхээр өргөдөл үүсдэг. Танаа дээр бас нөгөө өргөдөлтэй холбоотой онцлогоонууд нэлийн хийдэг гэж сонссон. Одоо зөвхөн зураг авахаас гадна бичлэгээр ингээд бүх явцыг биччихээр илүү сайн онцлогдож байгаа гэсэн та энэ өргөдлийн онцлогооны талаар бас тайлбарлаж өгөөч. Тий, өргөдлийн онцлогоо ер нь бол хамтраад гэр бүл болоод бүтэн 1 жилийн туршид ямар нэгэн хамгаалалт хэрэглэхгүй байгаад тэр гэр бүл хүүхэдтэй болохгүй жирэмсэн болж чадахгүй бол ер нь өргөдөл гэж нэрлэж байгаа. Манай сонготой эмнэлгийн давуу тал нь юунтай идэм бэ гэхээр бид нар хуучин уламжлалт зураг авдаг. Өргөдөл дээр ерөөсөө нэг удаагийн зураг аваад одоо 2 юм уу 3 зураг авна. Манайх бол өндөр хүчин чадалтай аппаратынхаа тусламжтайгаар нарийн зураг авдаг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр за би одоо өөр эмнэлгийн эмч надад зураг авахлаа гэж явуулахад тэр хүнийхээ процессыг харж чаддаг. Эмч яг зураг авахаас өмнө ийм байсан юм бэ? Зургаа аваад ингээд явцтай ийм байсан юм бэ? Төгсгөлд нь ийм байсан юм байна гэдгийг тэр эмч видео бичдгээр харах бүрэн боломжтой байдаг. Энэ зураг нь маш одоо чухал хэрэгцээтэй юм байна л да. Яагаад гэвэл тэр хүний цаашдаа энэ хүнийг одоо бид нар яаж жирэмслэлтийг нь явуулах юм бэ? Магадгүй зүгээр байгаа юм бэ, шалтгаан тодорхойгүй гурсан. Тэр ганцхан гурсан хоолой биш, умайн зургийг бас авдаг. Умаад ямар нэгэн өөрчлөлт байна уу? Бүтцийн хувьд өөрчлөлттэй байна уу? Одоо олон хэлбэр дүрстэй олон янзын эмгэг умаанууд байдаг байхгүй. Тэрийг тодорхойлоод өгчнө. Хоёрдугаарт нь тэр гурсан хоолойны явцыг төгсгөл хэсэгтэй байна уу, дунд хэсэгтэй байна уу, яг умаатайгаа холбогдсон хэсэгтэй байна уу гэдгээс шалтгаалаад нөгөө хүн дээр эмчнэр шууд одоо IVF үр суулгалт гэдгийг хийх юм уу, айлсвал одоо өөр эмчтгээ хийх юм уу гэдэг тэр одоо эмчилгээнийх нь тактикийг боловсруулахад маш чухал ач холбогдолтой шинжилгээ. Миний одоо ойлгосноор тодсогч бодис тариад яг тэр бодис маань ямар замаар яаж явж байгаа гэдгийг видео бичлэг хийгээд оруулчихна гэсэн үг тийм. Тэгэхээр яг нөгөө бодис маань хаана очиж гацж гин, хаана түргэн явж гин, удаа явж гин гэдгээс шалтгаалаад яг тэр нөгөө процесс дээр нь анализ хийждэг. Нөгөө эмчнэр хараад энэ яг ингэсэн юм биш үү? Тэгээ энэ шинжилгээг бид нар онцлогоо болон эмчилгээг нэрлэдэг байхгүй. Зарим тохиолдолд энэ блокийн чих өндөр концентрацтай бодис явж байгаа учраас бага зэргийн битүү байсан тийм блок гаргаад чөтгөтө алчдаг. Тийм бол эмч баруун тал ийм байгаад одоо зүүн тал нь бүрэн гүүгээ төгсгөл хүрсэн байхад баруун тал хожуу эхлээд дараа нь ингээд блок гарчлаа гэдгийг эмч ажиглаад тэгвэл одоо эмчилгээнд дээр ямар ч байсан бид нар 2-3 сар өөрөөр нь жирэмслүүлэх арга хэмжээг авъя бэлдээ гэдэг ч юм уу. Тэр их чухал ач холбогдолтой. Тийм ээ. Нэг удаагийн зүгээр дарсан зурагнаас бол яг тэр процессыг харж хийхэд бол хэцүү чадахгүй байх юм шүү дээ. Яг бүтэн видео бичлэг хийжээж тэр одоо тосгоч бодис ямар замаар яаж блокийг гаргаж яаж явж байгаа гэдгээс шалтгаалаад оншоо тогтоодог байх юм. Тэгэхээр онш тогтоогч нь одоо эмчилгээний хамгийн чухал зүйл болоод байна шүү дээ. Тэгэхээр Монголд одоо танахаас өөр газар ийм зураг авалт хийж байгаа болов уу? Яг ийм видео бичдэг гэсэн үг. Үгүй хаа, ер нь манайхан л хийж байгаа. Зүгээр зургийг бол нэг хэд хэдэн газрууд авдаг. Гэхдээ яг ийм видео манайх сонготой эмнэлгийн энэний давуу тал нь болохоор бас л нөгөө сонготой эмнэлэг дээр хэрэгжилж байгаа өндөр хүчин чадалтай аппаратуудын л тэрнээс энийг бол бас хэн ч хийж чадахгүй биш. Хамгийн гол нь энэ өндөр хүчин чадалтай аппарат сонготой эмнэлэгт байгаагийн л давуу тал. Тэгэхээр хэр олон хүмүүс одоо ирж онцлогдож байна. Өргөдөл ер нь хэр их вэ нэ? Өргөдөл ер нь их шүү. Бид нар энэ зургийг 7 хоногт ер нь 3-4 хүнд хийдэж штэ. Зарим үе одоо жишээлбэл 11-нд гэдэг чинь бид нар ингээд 5 хүн хийхээр бэлтцсэн байна. Энийг зургийг хийлгэхийн тулд бас за би өнөөдөр очиод хийлгэж гэдэггүй. Тусгай хоног байдаг, өдөр байдаг, тэрийг товлно. За тэгэл нөгөө бид нарын урд ярьсан бэлгийн замын халдварт өвчин байна уу, хөтрээний үргэлжил байна уу гэдэг юм урдсан шинжилгээ хийгээд маш цэвэрх орчинд хийх ёстой. Хөтрээнд юусаа бактери бөврөсөлгүй байж хийхгүй болвол нөгөө бодистай минь нөгөө бактери явчих нь шээ. Би бах таз руу ингээд харчихна гэсэн үг байхгүй. Тийм учраас яг энэ зарчмууд байдаг. Бас хүн болгоо хийлгээд байхгүй. Ийм шаардлагыг хангасны дараа энэ зургийг авна гэ. Тэгээд зураг хийгддэг учраас зураг авахлахыг бол за нэг чийдний зураг авахлах юм шиг нэг эмчтэр цаг аваад очиг гэхгүй тодорхой заалтаар авдаг тийм шинжилгээ. Шаардлагатай бол эмчилгээ хийсний дараа авдаг юм байна тий.
Тэгэхээр одоо онцлог сайн ичгээр дараа нь мэдээж эмчилгээнийх нь үр дүн сайн гардаг баг тий. Сайн гарна. Тий. Тэгээ магадгүй одоо ингээл одоо үр суулгах гэдэг чинь бас өндөр өртөгтэй эмчилгээ шүү дээ тийм ээ. Гэхдээ үр хөвгттэй болдё гэж бодож байгаа хүнд бол одоо тэр өртөг чухал биш гэлээ. Гэхдээ бас нэчрал өөрийнхөө одоо замаараа болчих боломж байвал эсвэл АВФ-ийн хэмжээнд хүрэхгүйгээр бас боломж байна уу? Нөгөө талаасаа бас тэр гурсан хоолны зарим өөрчлөлтүүд нь тэр үр суулгахад эсрэг залттай байдаг. Заавал тэрийг эмчилсэний дараа үр суулгах эмчилгээндээ ордог учраас бас тэр эмч одоо би үр суулгалтаа хизээ хийх нэ гэдгийг мэдж авахд чухал ач холбогдол авах нь шүү дээ. Энийг эхэлж эмчилж дараа нь эмчилгээндээ орох юм байна гэдэг. Төрөний ярьсанчлан одоо эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнүүдийг бол бүгднийг урдсан сэргийлэх боломжтой. Гэдгээс хэрвээ одоо эрүүл мэндийн боловсрол зөв байгаад өөрийнхөө биеийг ямар үед нь нормал юм бэ, ямар үед нь өвчтэй гэж үзэх юм бэ гэдгээ одоо мэдчих юм бол дараа нь гарах одоо өргөдөл болон янз бүрийн эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлж болно гэж юм. Тэгэхээр та яг одоо манай подкастыг үзээд сууж байгаа эмэгтэйчүүдтэй яг одоо нормал энгийн эмэгтэй хүний бие ямар ах хэвээр ямар тохиолдолд одоо эмчтэр очиж заавал үзүүлэх хэвээр вэ гэдэг нэг зөвлөгөө өгөөч. За ер нь бол хамгийн гол юм бол эмэгтэй хүний би яг нормал эмэгтэй хүн үү, би ямар байна гэдгийг бид нарт хэлж өгдөг гол юм бол сарын тэмдэг. Сарын тэмдэг 10, 11, 12 гэдэг ер нь 16 наснаас өмнө бол ирсэн байх хэвээр. Тэгэхээр тэр биений одоо сарын тэмдгийн нэгдүгээрт ирсэн байх нь хоёрдугаарт нь энэ сарын тэмдгийн хүчлэг гэж нэг чухал юм байдаг. Энийгээ бас зарим хүүхдүүд жоохон буруу тооцоод байдаг. Тэгэхээр ирсэн зарим ингэж ярьдаг байхгүй юу? Миний сарын тэмдэг сард 2 ирээд. Миний сарын тэмдэг тогтворгүй. Сарын 1 эхэнд ирээл төгсгөлд 1 ирээд идэг. Гэтэл за 3 сарын 1-нд би нэмэрээ те 3 сарын 5-нд дуусъя. 5-аас 7 хоног ирж болно шүү дээ. Гэтэл нөгөө хүний биений юм нь 3 сарын 24-нд түрээ дээр хүн ботохдоо богинохон хугацаанд ирчлээ гэдэг. Гэтэл 3 сарын 1-ээс эхлээд 24, 25-ыг тооцох юм бол мөчлөн зөвл байгаа байхгүй юу тий. Гэтэл тэр 3 сарын 1-нд тэр чинь 3 сарын сүүлээр дахиад ирчлээ биш. Яг зөв мөчлөгтэй л ирж юм гэсэн. Ер нь эмэгтэй хүнээс бол тийм цагаан өнгийн юм гарах хэвээр. Тэр нормал өнгөхгүй, үнэргүй, заримдаа бас арай их гарч болно. Заримдаа жоохон одоо бас зарим хүмүүстээ бүр нэлээ их ирж болно. Тэр нь юуг харуулж байгаа юм бэ гэхээр ялангуяа овуляшн болдог шүү дээ. Одоо нөгөө өндгийсний ялгарлтын үед бол тэр хэмжээ нэлээ ихсдэг. Тэр бас сайн талтай тэрийг мэдэж чадвал хүсчихвэл тэр үедээ би яг жирэмсэн болох гэж байгаа юм байна гэдгийг мэдээд авчна. Хүсээгүй бол тэр үедээ хамгаалчихна. Тэгэхээр уул нь бидний бие организм чи айгүй гоё тийм бүх юмыг өөрт нь хилээд өгдөг байхгүй. Тэрэн дээрээ л анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхээр одоо цагаан юм гараад байгаа болгон бас өвчнөө гэж бодож бас болохгүй нэ шүү дээ тийм ээ. Тэр л одоо нормал байдлаас арай өөрт чи эвгүй тавгүй тухгүй болоод дэрвэл эмч тантах нь шүү дээ. Тэгэхээр магадгүй өөрөө гарах юм блэ эмийн хэрэглээ хамаагүй мөгөнцөрч болж байгаа юм билүү тийм ээ. Иддэг удаг хоолны хэрэглээ өөрчлөлтүүд бид нэр ходоодны амны хүндийн pH өөрчлөгдөг адилхан готрины орчин бас өөрчлөгдөж болдог. тэрийг л ялгуулахын тулд яг тиймэрхүү эмчтэр очиж байгаа юм бол ер нь тэгэл мэдээд давнда эмчтэр ер нь нэг гэр бүл болохоос өмнө гэр бүл болсныхаа дараахан ирээд эмчээс зөвлөгөө авчих юм бол ер нь өөрийнхөө тухай аягүй сайн мэдтгүүнтэй болж чадна. Нэг хоёрдугаарт нь ерөөс өөрийгөө илэрхийлж чаддаг. Ирээдүйд асуулт хариулж чадахгүй байна уу? Тий, одоо чиггүй ингэж байгаа байхгүй. Бид нар ч ингээл за сайн байна угаасаа гадна ямар байна л гэнэ шүү дээ. Одоо гадны ингээд орнууд Монгол хүмүүсийг үзэхэд хэцүүгээл бидний энэ явсан зүүмд Азийн ч юм уу гэдэг тэр эмчтэр ч гэсэн ажиллаж яхад эмч би танд юугаар туслах вэ гэж асуудаг байхгүй юу? Манайхан болохоор юу өвцөн бэ л гэдэг уул наймынхантаа юу өвцөн бэ? Яагаад өрсөн бэ гэхээр яагаад ч үгүй гэдэг байхгүй. Болно яагаад ч үгүй шалтгаанаар эмчид ирж бас болдог байхгүй юу? Урьдчилан сэргийлэх үзлэг би юу ч өгдөггүй яагаад ч үгүй. Гэтэл нөгөө ээлж домоо хүзүүний эсийн шинжилгээ өгч юм уу? Одоо шалтгаанаар болно. Тэгээ яагаад ч үгүйгээд тэг үзээд дууссаны дараа тэгээд байгаа ш. Хэрвээ яг тэр үзлийг эхлэхээс өмнө надад хэлчихвэл би тэр хүнд тохирсон шинжилгээ авмаар байна. Тэр хүний хэлж байгаа юм дээр би илүү анхаармаар байна, тийм ээ. Бид нар ч бас хэдийгээр эмчч гэсэн зарим юмыг харилцан ярилцаж бид нар оншихаа бараг 60% тавьчихдээ шүү дээ.
зөв нүрийг хараад тэгээд энэ нэг юм байгаа юм болоо. Тэгэхээр эмчтэр эрэхтэй болж үл тод өнгийн уруулын бодоггүй, тод өнгийн хумсны бодоггүй, их хүнд мейкапгүй ирэх юм бол бид нар хараад цус багталтай юм болоо, өвдөд байгаа юм болоо, нүд нь ямар вэ? Тэр нүдний өнгө, арсны өнгө, уруулны өнгө, хумсны өнгө бид нарт аюу хэмээн хэлж өгдөг байхгүй юу? Тэгээд надад жоохон өөрийнхөө завирыг хэлээд өгвөл би ер нь яг үзлээ хийхээс өмнө бол бараг л энэ нэг ийм л хүү юм байна да гэж бодчихно. Тэгээд очиад үзлээ хийхдээ би ер нь за би нэг ийм л юм тодтох чинь. Тэгэхээр мэдээж орчин үед чинь бас л мөнгө цаа санхүү янз янз л байдаг шүү дээ. Тэгэхээр надад үнэхээр яах гээд байгаагаа ирчвэл би тэр хүний мөнгийг бас хэмж олно. Тэртээ дөрөв бид нар даатгалын систем бүрэн дүүрэн одоо хамрагдчих чадахгүй. Гэтээ сүүлийн үед бас энэ гой одоо мандал даатгал байна. Энэ даатгал байгаа хүнд бид нар бас их харьцахад амархан байдаг шүү дээ. Хэдийгээр эмчүүн хүний кармал өнгөхгүй ч гэсэн даатгалаараа төлөвлөдөд ороод ирж байгаа хүнд эмчилгээ санал болгох эм санал болгох их амархан байдаг. Бид нарын эрүүл мэндийн даатгал биднэрт одоо хөрцдөггүй шүү дээ. Яг үүндээ би тэр хүний бас нэг тодорхой хэмжээний яг оновчтой, шаардлагатай, хэрэгтэй шинжилгээгийн санал болгол тэр хүн надаас сэтгэл ханамжтай гарна. Би ч сэтгэл ханамжтай. Тэгэхээр сонготой амьд дээр одоо яг өргөдлийг сайн оншилдог юм аппарат байна. Энэс өөр одоо ямар аппаратнууд, ямар даваа талууд юу байдаг вэ? Ер нь бол анх 2009 онд бид нар нөгөө Солонгос захиралтай байгаад тэгээд бид нар санал тавиад ер нь Монголд бол би өөрөө ер нь бас их залуугаас өргөдлийг сонирхоод ер нь өргөдөл гэдэг юм одоо заавал үнэтэй мис ажилбар төрөх хэмжээнээс өмнө урьдчилан сэргийлэх, зүг сэргийлэх, эмийн эмчилгээ гэдэг имийг нэлээд ингэж сонирхож хэрэгтэй гэж бодож ийсэн учраас энэ талуугаа нэлээд их анхаарч авсан. Тэгээд Солонгосын зөвлөх хэмжээг урьж авчираад тэгээд бид нар яг өргөдлийг ер нь л бараг зан 2-3 эмнэлэг байсан юм да. Тэр үед төгс онцлогоог бол ер нь манай эмнэлэг дээр хийж эхэлсэн. Энэ дээр тэр гормоны шинжилгээ одоо хүмүүс яриад байгаа шүү дээ. Одоо нөөцөө үзүүлээ гэл те. Нөөц гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр би ер нь өөр хүүхэд төрүүлэх миний боломж ямар юм бэ? Би одоо 30 настайдаа хэдэн настай юм шиг байгаа юм бэ? 40 настайдаа би хэдэн настай юм шиг байгаа юм бэ гэдэг өндөвчний тэр насыг нь одоо чадахыг нь тодорхойлоод өгчдөг шинжилгээ байна. Гормоны шинжилгээ гэж яриад дааврын шинжилгээ гэдэг тийм ээ. Дааврын шинжилгээг болохоор за би одоо биений юм хэвээ ирээд байгаа юм байна тийм ээ. Гэхдээ тэрэн дээр өндөвч минь буруу ажиллаж байгаа юм уу? Тэр өндгээс гэдэг юм ялгаруулад байгаа юм уу? Гэдгийг тодорхойлоод өгдөг шинжилгээ. Нөгөө талаасаа төрсний дараа ч юм уу эсвэл одоо ямар нэг ийм эмчилгээ хэрэглэсний дараа ч юм уу жингийн хүрчлэлт ордог тийм ээ. Тэрэн дээр ч гэсэн бид нараас юунаас болоод ингэж байгаа гэдгийг тодорхойлоод өгч гин удаан ийм хэрэглэсэн хүмүүс идэх тийм ээ. Жирэмсэд хамгаалах зорилгоор үйж болно. Эмчилгээний журмаар үйж болно. Тэр хүний яг гормоных нь баланс ямар юм байгаа юм бэ? Яг одоогийн байдлаар гэдгийг бас манай эмнэлэг дээр нарийн тодорхойлоод. Тэгэхээр өргөдөлтэй холбоотой ер нь цогц шинжилгээнүүдийг хийдэг юм биш үү тий? Өшөө тэгээд дээр нь манайх сүүлээ бас тэр компьютер томограм гэдэг орчин үеийн мундаг хүчин чадалтай Монгол цөөхөн байдаг аппарат оруулж ирсэн. Эннийхээ хүчээр бид нараас өндөвчний одоо хавдрууд байна, умаа хавдрууд байна, урсан хоолойны хавдрууд байна. Бас их шанин ховорхон тохиолдлын кейсүүдийг бид нараас уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийнхээ хүчээр ерөн сонготой эмнэлэгт ирсэн байхад бид нар энэ онцлогоонуудаа хийчин өшөө бид нар нөгөө багаараа ажилдаг нэг давуу талтай дотоод сүлжээгээрээ хоорондоо яриад жишээлбэл өөр эмнэлэг дээр хүмүүс шинжилгээ хийлгэжээд ирдэм л да. Би тэрийг муу гэж хэлээгүй. Гэхдээ би тэр эмчтэй эргээд холбогдож чадахгүй. Яагвал тэр эмнэлгийн эмч намайг таних ч үгүй. Би тэдний систем рүү нэвтэрч чадах ч үгүй. Гэтэл тэр ховор кейс тохиолдол гарцсан хавдрын тухай би яах нь вэ? Артологийн эмчтэй холбогдчих. Би энийг ингэж бодоод энэ зурган дээр нэг ийм байх юм. Эсвэл тэрийг ингээд тодруулаад өгөөч. Дараа нь бяцлах эмчтэй ярьж. Энэ яг ямар дагалганы асуудлыг ингэ шийдэхгүй юу юм. Тэр талаараа манай эмнэлгийн дотоод сүлжээ гайхамшигтай гоё бидний ажиллах болон хүнийг бүрэн төгс онцлоод эмчилгээг нь хийгээд өгөх их сайхан систем байгаа юм да. Тэгээд дээр нь одоо юм гоё аппарат олцсон болохоор бүрч нарийн жижигхэн одоо заримд эндометриоз гэдэг эмэгтэйчүүдийн тэр одоо юмыг онцлоход бас хөвгтэй байдаг шүү дээ. Маш нарийн аппарат шаардлагатай. Тэгвэл бид нар энэ дээр онцлж чана. Онцлохын дараа бид нар
хагалгааны асуудлаа юм эмчилгээнийхээ асуудлаа шийдчих юм гэх мэтчлэнгийн юм. Нийтлэг өвчин юу вэ? Та одоо сонгодог эмнэлэгт 10 гаруй жил эмэгтэйчүүдийн эмч хийж байна. Тэгээд маш олон байгууллагууд сонгодог эмнэлэг дээр вакцин шинжилгээнд орж байгаа. Маш олон хүмүүс ер нь үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг ингээд харахад нийтлэг гарч байгаа ямар өвчин ер нь байна вэ? Эмэгтэйчүүд талаас нь. Ер нь одоо сүүлийн үед ихсэж байгаа. Одоо насны хязгааргүй ихсэж байгаа гэх юм одоо тийм юм болоо мөн хүчний хорт тавдар. Гэхдээ энэ бас эртгэлрүүлэг дээр бол бүрэн урьдсан сэргийлэх боломжтой болчихно уу? Тэгэл тэр хүн одоо тэрнээс гадна би харин энэ умаа хүзний папиллома вирусны вакцин гэдэг энэ өндөр хүчтэй улсууд бол хийчлээ штэ. 9 настай 10 настай тэгээд энэ төр чи хөөрхөн амьтан эрэгтэйчүүд аягүй ширтэ болдог гэсэн юм аа. Тэр гол халдах зам нь бол ерөөсөө эрэгтэй хүн гэдэг байгаа байхгүй. Гэтэл хөөрхий тэр эрэгтэй хүндэлс ямар ч зовир байхгүй мэдэхгүй хизээ яасан мэдэхгүй тэгэл нэг буруутан болоод ингээл те. Тэгээ харин сүүлийн үед энэ Канада, Европ биднэрт бол эрэгтэй хүмүүс хийж байгаа юм билээ. 10 наснаас эхлээд вакцин хийчихэж байгаа. Тэгэхээр энэ вакциныг нэг хэсэг манайх нэг бас хийжсэн шүү дээ. Тэгэхээр нэгэн хил ам болоод тэгээд орхисон. Тэр одоо буцаад үргэлжлэл явж байгаа. Уул нь тэр ингээд үргэлжлээд явцсан болвол умаа хүзүүний хорт тавдар гэж одоо манайх ч дэлхийд баг өндөр тоологдоод Монголдоо ч бас өндөрд яваад байгаа. Энэ нэг риск буурах хэвээр. Тэгэхээр нэгэнд бид нар энэ вакцинд хамрагдах хүүхдүүд ч одоо л энэ одоо тийнейж болж байгаа хүүхдүүд бас бүрэн хамрагдах уу яах вэ? Энийг бас стентигээр хийх байх л та. Хийгдээгүй байгаа тохиолдолд ерөөсөө амьдралынхаа төгсгөл хүртэл эмэгтэй хүн шинжилгээ өгч явах хэрэгтэй. Хуучин бол яг гайдлайн арай өөр байсан 2 жилд нэг удаа. Одоо 2 жил гэж ерөөсөө болохгүй байгаа байхгүй. Жил болтол өгч. Яг бол хурдац их хурдантай байдаг юм л шүү дээ, тий. Тийм учраас одоо энэ эсвэн шинжилгээгээ жил болгоо өгөөд явах. Одоо 80 мая гарцсан, 70 гарцсан хүмүүсийг хавдар гарахаар айгу бас хэцүү. Тэгээд бид нар Монгол хүмүүсийн нэг нийтлэг одоо ч хөдөө орон нутгад айгу бол тийм байгаа л баг. Би 5 төрсэн юм чинь 10 төрсэн юм чинь надад ямар юмны өвчин байх вэ гэж. Гэтэл умаа хүзүүний хорт хавдар гэдэг юм бол чимээгүй явдаг. Ямар ч өвдөлтгүй, ямар ч өвчнгүй. Тэрийг эмч нүдэрээ хараад хүмүүс энэ зүгээр байгаа зүтэй гэдэг. Тэрийг нүдээр хараад оншилдог бол бид нар илүү дотоод шинжилгээ санал болгохгүй шүү дээ, тийм үү? Нүдээр хараад чихтэйх улаалтаар шахтаа цусны гоожод байгаа мөртлөө зүгээр нүдээр хараад цэвэрхэн одоо өста амны салц чиг тийм биддэг шүү дээ. Тийм гой цэвэрхэн мөртлөө хавдар гарч ирнэ. Тийм учраас тэр зүгээр байгаа зүтэй шинжилгээ хэрэггүй зүтэй гэдэг имийг бол ерөөсөө эмэгтэйчүүд мартчих хэрэгтэй. Эмч өгөөрөө гэсэн бол өгөхгүй ч байсан жил болго өгөх юм бол бид нар бас 3 дахь юм намаа үзүний хорт тавдраас урьдчилан сэргийлэхээс гадна эрт таашилж болох юм шүү дээ. Эрт таашилна гэдэг чинь тэгэл ямар сайхан мэдээ тийм ээ. Богино хугацаанд хөдөлмөрийн чадвар алдахгүйгээр хөндрөхгүйгээр эмчилгээ хийлгэх чинь намаа үзүний хорт тавдар эрт үед онцлогдоод эрт үед эмчилгээ авсан хүн төрсөн ч болно. Тэгэхээр ер нь бол энэ бол вирусын гаралтай юм байна. Тэгээд халдвар авах нөхцөл нь болохоор бас эрэгтэй хүмүүсээр ямар нэгэн шинж тэмдэггүй дамжих нь шүү дээ. Дамждаг юм байна. Тэгэхээр хоёулаа вакцин хийлгэж энэ нь одоо халдвар сэргийлэх гэсэн үг үү? Эрэгтэй хүнийг болохоор яг одоо Монголд бол тийм гарааг байгаа эрэгтэй хүний хийнэ гэсэн юм. Гадны орнууд бол ер нь эрэгтэй хүүхдэд хийх нь хэрэгтэй юм байна гэд хийгээд эхэлж байгаа. Нөгөө папиллома вирусгүй хүмүүст хийж ингээд хүүхнүүдээрээ шинжилгээ өгöd байгаа. Тэгэхээр энэ вакцинда бүрэн хамрагдах хэрэгтэй. Энийний талаа одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай яам ч юм уу одоо тэр вакцины манайхаас анх сонгодоо ярьж ирсэн. Ер нь энэ вакциныг оруулж ирээд хийя гэд. Тэгээ бас болоогүй энэ ч их нарийн юм шиг билээ. Тэгэхээр вакцин бол танаа дээр хийгдэхгүй байгаа юм тий? Тэр хийгдэхгүй байгаа. Хавдар дээр хийж эхэлж байгаа юм байна. Тэгээ хүүхнөө шинжилгээ өгөөд яваад байгаа. Яг одоо ямар шатандаа явж байгаа сайн нарийн мэдээлэл авахгүй. Тэгэхээр боломж байгаа бол вакцинд хамрагдчих хэрэгтэй. Гадагшаа тутагшаа явж байхдаа бас хамрагдсан хүмүүс байд юм аа. Ер нь бол одоо гадаад сурж байгаа охтууд бол хийлгэцэн ирдэг. Тэр айгу сайхан санагддаг шүү дээ тий? Тэгэхээр шинж тэмдэггүй бас тийм ээ шинж тэмдэггүй байдаг. Тэгэл нөгөө үр дагавар нь яадан гэхээр умаа үзүний хорт тавдар бол. Тийм ээ шинж тэмдэггүй хэрнээсээ явц хурдантай учраас жил болгон ер нь бол эмэгтэйчүүдийн эмчт үзүүлээд энэ шинжилгээг хийх нь хамгийн чухал юм байна. Ер нь бол хамгийн илбэг тохиолдож байгаа умаа үзүний хорт тавдар болоод байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр маш харамсалтай байна.
та бүхэн өнөөдрийн подкастаас асуух асуултууд байвал Инхтүү амжилтсаа асуумаар асуултууд байвал доор комментээр бичээрэй. Бид нэр 2-7 хоногийн дараа Инхтүү амжилтыг дахиж уулзаад хамгийн их ирсэн асуултуудад бас хариулт өгөх юм аа. Тэгэхээр асуултууд байвал доор сайн бичээрэй. За баярлалаа. За баярлалаа.